Надаас нэг ийм асуулт асуусан байгаа. Дасгал хийхээсээ өмнө гүйсэн дээр үү эсвэл дасгал хийсний дараагаар гүйж алхсан зөв үү гэдэг асуулт байгаа. Тэгэхээр миний хувьд яадаг вэ гэвэл би өмнө нь дасгалаа хийхээсээ өмнө гүйдэг байсан. Дасгалаа хийхээс өмнө гүйснээр миний бие халаад дасгал хийхэд илүү эрч хүчтэй болчихсон юм шиг санагддаг байсан л да. Гэвч сүүлийн үед би хөл өгзгөө хөгжүүлэхдээ илүү анхаарч байгаа учраас гүйсний дараагаар хөлний дасгал хийхэд хөл нэлээд ядарчихсан. Тэгээд тэр дасгалаа нэлээд ортлон сайн хийж чадахгүй байгаа юм шиг санагдсан учраас хөлтөө өдрөө би эхлээд хөлнийхөө дасгалыг маш сайн ортол тултлан сайн хийсний дараагаар би гүйж алхаж эхэлсэн. Тэгээ энэ нь надад илүү үр дүнтэй санагдсан. Тийм болохоор би хөлтөө өдрөө дасгалаа хийсний дараагаар гүйж алхаж бусад өдрүүдэд бол дасгалаа хийхээсээ өмнө гүйж байгаа. Тэгэхээр өөрийгөө чагнаад үзээрэй. Дасгалаа хийхээс өмнө гүйгээд үз.